Ерөнхий сүүлийн хичээл дээр equilibrium гэдэг зүйлийг хальт дурдаад орхисон да. За өнөөдөр яг ерөнхий үзнэ. За шууд 8 болчлоо хичээл эхлэе. Өнөөдрийн сэдв equilibrium гэж байгаа. За equilibrium гэдэг нь ерөнхийдөө бол энгийнээр хэлэх юм бол одоо ямар нэгэн хөдөлгөөн ханшны нэг range байгаа. За range гэдэг нь жишээлбэл бид нар market structure гэсэн тийм нэг тодорхой хэмжээний high, low, higher, high гэдэг structure буюу бүтцээ эвдрээд дээшээ higher, high хийж байгаа энэ хөдөлгөөн байна шүү дээ. Тэгээ энэ дэр shift гэж ярьдаг та. Structure эвдэрч байна. Энэ эвдэрч байгаа хөдөлгөөний үүссэн хамгийн доод хэмжээ буюу энэ. Мөн range-ийн хамгийн дээд хэмжээ буюу энэ орой хүртэл бид нар ингэж range-ийг хэмждэг. За тэгвэл энэ тухайн үүссэн range-ийн яг 50% голын цэг буюу яг 50%-ийг нь бид нэр equilibrium гэж нэрлэдэг. Swing highs нь swing low хүртэл нь хэмжээд Fibonacci-гаа татаад яг голын 50%-ийг нь. За тэгээд энэ голын энэ 50%-аас дээд хэсгийг бид нэр 50%-аас дээдлийн хэсгийг premium, 50%-аас доод хэсгийг discount гэж нэрлэдэг. Хямдралтай бүсг. За түрүүцгэр. За тэгвэл яг энэ хямдралтай бүс, үнэтэй бүс гэдэг онолыг одоо тэмдэглэж байгаа зарчим нь ерөөс айгүй бас энгийн. Одоо логикийн тайлбарлая. Ерөөсөө бид нар ямар нэгэн зүйл худалдаж авахдаа аль болох хямдарсан үед нь авах гэж хичээдэг та. Эсвэл аль болох бөөний үнээр авдаг ч гэдэг юм. Тэгээ ямар нэгэн бүтээгдэхүүн зархаж байгаа тохиолдолд бид нар аль болох үнэтэй байх үед нь те тухайн бүтээгдэхүүний одоо ингээд тренд болж байгаа үе гэдэг юм. За iPhone 17 тэргээл гарч ирлээ гэж авах үед бид нэр тэ бөөний үнээр хямд авчаад одоо Монголд арай үнэтэйгээр зардаг ч гэдэг юм. Ямар нэгэн байдлаар үн цэний алдаагүй байгаа тэр үед л зарах захиалгуудыг хийдэг. За мөн аль болох хямдарсан үед худалдаа авах захиалгуудыг хийдэг. За бүтээгдэхүүнээс ялгаатай ганц зүйл нь гэх юм бол ханшны хөдөлгөөн чинь өөрөө байнгын өсөж бас унаж байдаг та. За энэ унж байгаа хөдөлгөөн нь бол бидний мэдхээр нөгөө liquidity буюу ханшны хаана хамгийн их захиалга цугларсан байна. Тэдгээр захиалгууд руу алгоритм ханшийг чиглүүлж явуулж байдаг. Нөгөө сүүлийн хичээлээр орсон IPTA. За тэгвэл IPTA энэ хөдөлгөөн дээр одоо энэ equilibrium-ыг яаж ашигладаг вэ гэхээр биднэрт fair value буюу одоо юуг мэрчимдээ нэг бодит үнцэн гэж нэрлэдэг. Аливаа нэгэн бүтээгдэхүүний яг үндсэн өсөх ёстой те үн цэнтэй болж байгаа бүсийг буюу дискаунт бүс рүү уналттай байгаа тохиолдолд хит үнд орж буй энэ хит үнэтэй энэ премиум руу орж ирж байгаа хөдөлгөөн төр бид нэр fair value буюу ханшийг тэнцвэрзүүлж байгаа хөдөлгөөн хийж байна гэж үзээд тухайн премиум бүсээс нь сейлдэж дискаунт бүсээс нь байтах энэ хөдөлгөөнүүдийг харж бид нар арилжана гэсэн. За энэ equilibrium-ыг хараад бид нар ерөөсөө ямар нэгэн арилжааны сигнал авахгүй эсрэгээрээ зурна контекст буюу за ерөнхийдөө банк болон институцийн байгууллагууд энэ equilibrium-аас доошоо буюу дискаунт руу орж ирсэн бүст аль болох худалдаа авалтуудаа хийдэг. Тэгэхээр бид нар тэдгэрийг дагнаа гэж үзээд өөрсдийнхөө одоо нөгөө арилжааны сетапууд ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар би ийм зүйл хараад арилжаанд орно гэж бодож байгаа зүйлээ equilibrium дээрээс доороос нь ч юм уу дээрээс нь те сэлтгэж байгаа бол премиум дээрээс байтгах байгаа бол дискаунт дээрээс арилжаанд ордог байна. За тэгвэл ерөнхийдөө нөгөө liquidity sweep буюу stop hunt гэж яриад байгаа шүү дээ. За бид нэг тань ингээл нэг accumulation буюу AMD гэж ярьдаг те. Accumulation хийж хагаад manipulation хийгээд тэгээ доошоо distribution гээл нэг юм shift хийж байгаа шүү дээ. За энд liquidity sweep хийгдсэний дараа буюу stop hunt явагдсны араас энийг бид нэр sweep гэж байгаа. За энэ sweep хийгдсэний дараа бид нэр доошоо market structure shift гэдэг хөдөлгөөн байна те. Зах зээлийн яг одоо нөгөө нэг тренд эргэж байгаа хөдөлгөөн. Энэ shift хөдөлгөөнд одоо үүссэн тохиолдолд бид нэр ханшны хөдөлгөөнд үүссэн хамгийн дээд цэг буюу manipulation-ы оройг за тэгээд хамгийн сүүлд үлдээсэн хүчтэй swing low буюу ёроолыг бид нэр тэмдэглэж аваад энэ дээрээсээ бид нэр Fibonacci-га татчихна. Optimal trade entry гэж татсан болно. OT дээр чинь биднэрт юу байгаа штэ. Одоо premium discount-ыг ялгаж болох ялгаа байхгүй бүсүүд байгаа. 50%-аас дээд хэсэг нь discount, одоо premium, доод хэсэг нь discount гэж байна. За тэгвэл энэ sale тохиолдолд бид нар аль болох ерөөсөө
За би яг энэ equilibrium-ын 50% дээрээ сэлднийг гэсэн утгатай биш. Эсвэргээрээ энэ премиум бүс рүү ханш эргэж retracement буюу pullback орж ирэхийг хүлээгээд энэ бүс дээрээ сэл арилжаанд орно гэд магадгүй цагаа жижигсгээд энэ дотроос оролтоо тайж эхэлдэг ч гэдэм үү. Гэх мэтчлэн бид нар энэ equilibrium гэдэг онолыг ашиглана гэсэн. Ямар нэгэн байдлаар 50%-аас дээш орж ирж байгаа. За тэгвэл одоо бидний нөгөө optimal trade entry чинь ойлгомжтой болоод ирнэ гэсэн. Яагаад ханш энэ дээшээ орж ирээд байгаа гэхээр ерөөсөө л ханшиг discounted одоо discounted юм уу premium юм уу те нэг тодорхой хэмжээний хямдралтай эсвэл үнэтэй байгаа бүсийн чиглэл рүү алгоритм ханшиг дагуулад дараагийн үндсэн хөдөлгөөнөө хийгдэх буюу энэний ардаас унж орж ирж байгаа дараагийн энэ хөдөлгөөнийг л хийхийг бид нар хүлээгээд байгаа гэсэн. За тэгвэл одоо хэдүүлээ. Яг энэ одоо fair value буюу одоо бодит үнцэн гэдэг хөдөлгөөнийг тайлбарлах гэж оролтой. Яг саяны accumulation хөдөлгөөн байлаа гэж штэ. Дахиад manipulation хөдөлгөөн байлаа гэж штэ. Огцом хүчтэй уналт орж ирж байгаа энийг бид нар логикоор яаж тайлбарлах вэ гэх юм бол маш их хэмжээний хүмүүс маш хэмжээний арилж яаж эсвэл нэг маш их хэмжээний мөнгөтэй хүнч байж болно. Ханшиг маш хямдхан үнээр их хэмжээгээр одоо энэ дээр одоо жишээлбэл магадгүй ханшны үнэлгээ нэг одоо нэг алтны жишээгээр авах юм бол за нэг 5,000 дээр байлаа гэж бодлоо шүү дээ энэ үнц нь. За тэгвэл яг энэ одоогийн байгаа үнц нь 5,000 дээр байхад энэ доор нэг нөхөр магадгүй 4,900 дээр худалдаж авах захиалга маш их хэмжээний мөнгөөр зүгээр л лимит ордер тавиад орхицсан байлаа. За энэ лимит ордер буюу энэ захиалга тавигдсан байна гэдэг чинь хин нэгэн энэ хүнд одоо 4,900-аар авмаар байгаа хүнд өөртөөгөө их хэмжээний алтаа яг тэр хэмжээгээр нь яг энэ $4,900 гэдэг үнээр зарах юм бол ханшны хөдөлгөөн огцом энэ доотлын үнийн түвшин рүү шилжээд биднэрт одоо энэ уналт хүчтэй уналт чинь үүсээд байгаа гэсэн үг байхгүй. Тэгвэл энэ хэмжээний хүчтэй уналт үүсэж байгаа гэдэг чинь нэгсэндээ энэ дээрээс чинь мангар хэмжээний сэл гэл ингээл те хүмүүс ингээ маш хэмжээгээр хямдаар ингээ зарсаар агаад одоогийн байгаа энэ 4,900 гэдэг ханшин дээр ирцэн байна гэсэн. Тэгэхээр энэ хэмжээний олон сэлрүүд гинт зах зээл дээр ороод ирчихэж байгаа юм чинь нөгөө магадгүй энэ дээр те 5,100 гарч гэдэг юм уу яг энэ дээр хэмжээний одоо ингээд захиалга хийгээд яг энэ дээр ирэхээр зарна гэж бодож байсан тодорхой хэмжээний институшнл хүмүүс байгаа. За тэдгээр хүмүүсийн хувьд бол энэ амар тогтворгүй хөдөлгөөн болчихж байгаа гэсэн. Энэ хүмүүс зах зээл дээр антисипейт буюу оролцож чадаагүй. Тэгвэл алгоритм хамгийн түрүүнд юу хийдэг вэ гэхээр энд маш хэмжээний тэнцвэргүй орж ирсэн сэлрүүдийг тогтворжуулахын тулд биднэрт fair value буюу одоо нэг шудраг байдлаар үнийн одоо нэг хөөрөгдлийг нь үлдээгээд буцаагаад биднэрт өсөлтийн хөдөлгөөн оруулж ирж байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл энэ дээр гэсэн үг. Зах зээл дээр ингээд маш хэмжээний хөдөлгөөн завсрын хөдөлгөөн явж байгаад энэ чинээс огцом унчихсан. Магадгүй энэ дээрээс зарахыг хүсэлтэй хүмүүс байж болно шүү дээ. Эсвэл эдгээр цэгүүд дээрээс ингээд мангар хэмжээний сэл гээд баярууд ерөөсөө энэ хөдөлгөөнд оролцож амжаагүй байгаа даа шүү дээ. Ерөөсөө баярууд байхгүй. За тэгээ нэг жоохон ханшны өсөлтөнд явж чадлаа эргээд нөгөө сэл рүү ч ороод ирсэн. Тэгвэл энэ хөдөлгөөн чинь тэр чигтээ бидний хувьд бол нөгөө имбаланс буюу ямар ч тийм балансгүй, тогтворгүй, контролгүй унтсан уналт болж таарч ирээд нэгсэндээ бидний нөгөө manipulation гэж ярьдаг манипуляц орж ирээд уналт ороод ирсэн бол алгоритм буюу IPTA энийг яадаг вэ гэхээр сэл одоо нэгэнт энэ имбаланс үүссэн юм чи сэл захиалгуудаас илүү аль болох buy захиалгуудыг дэмжиж эхэлдэг гэсэн үг. Зах зээлийн энэ тогтолцоон дээр биднэрт шудраг үн цэнийг олгохын тулд эргээд энэ хөдөлгөөний equilibrium буюу одоо энэ 50%-аас дээшгийн премиум бүс рүү ханшиг шилжүүлэхийн тулд buy гэж хэлдэг гэсэн үг. За тэнгууд нэгэнт энэ унтсан байгаа хөдөлгөөний имбалансыг эргээд нөхөж орж ирж байгаа энэ хөдөлгөөнийг бид нар rebalance буюу тогтворжуулж байгаа, тэнцвэржүүлж байгаа хөдөлгөөн гэж нэрлэдэг. Rebalance. Эсвэргээрээ энэ уналтын хөдөлгөөнийг нь болохоор imbalance буюу тогтворгүй байдалтай байна гэж үздэг. За тэгэхээр ерөнхийдөө бол биднэрт одоо ийм хүчтэй огцон хэмжээний уналт ч гэдэг юм уу те үзүүлсэн энэ дотор ингээд маш хэмжээний одоо те хүчтэй огцон уналт байгаа тохиолдолд цаашдаа бид нэр эргээд энэ имбалансыг rebalance буюу те balanced price range буюу тэнцвэржүүлж орж ирнэ гэдэг ойлголтыг толгойн дотор хийцэн байх хэрэгтэй гэсэн. За тэгвэл одоо яг энэ equilibrium жишээг магадгүй нэг random chart дээр авч үзье л та би энэ дээр
тэмдэглэж байсан байхгүй болчих та. Энд дээр лөө. Тэмдэглэлээ бич та. За хамаалга. За би daily-гийн чартн дээрээс таад шууд жишээ аваад харуулчих. За. Зөвхөн нэг random. За энэ бол бүр 2005 оны чарт биш үү? Ханшны хөдөлгөөн нэлээд одоо юм удаан байсан хөдөлгөөн гэсэн. За бид нар яасан. Ханш өсөөд энэчээ liquidity хамаад доош хүчтэй уналтууд орж ирээд энэ доор бид нартай failure-сэн хийгээд market structure shift хийгдсэн байна. За тэгвэл бидний equilibrium бид нар хаана авах вэ гэхээр хамгийн сүүлүүлээс ойроогоос Euro хүртэл нь зүүн мөг нь бүгднийг нь оруулаад яг тэр хэмжээг тэр чигтэн дагуулж аваад үнэхээр доошоогоо shift хийсэн. Үнэхээр уналтын хөдөлгөөний үнэн бол бид нар аль болох одоо энэ өнгөтэй бүс буюу премиум дээрээс sell арилжаанууд л хайгаад эхэлнэ гэсэн үг. За хааш премиум бүсд орж ирээд энэ хэсэг хүчтэй уналтын энэ балансыг баланст болгосны артаас банк, institutions-тэй хэмжээний хөрөнгөтэй smart money ханшны хөдөлгөөнийг зарж эхэлнэ. Үндсэн хөдөлгөөний үндсэн чиглэлийн дагуу. Уналт орж ирсэн энэ лоог аваагүй те. Гэхдээ үргэлжлүүлээд яасан. Дахиад энд үүссэн имбалансыг ханш нөхөхийн тулд дээшээ орж ирж байгаа гэсэн үг. За мөн ялгаа авахгүй премиум бүс дээрээс үргэлжилсэн уналт орж ирээд үндсэн хөдөлгөөний чиглэлээ дуслаа. Энэ байнга үүсэх албагүй. Гэхдээ ойр ойрхон үүсдэг. Бид нар энэ ганцхан daily-гийн чартан дээр харахгүй 5 минутан дээрч 1 минутан дээрч 15 минутан дээрч өссөн цаг дээр харж болно. Хамгийн гол нь нөгөө цаг хугацааныхаа онолоор шинжилгээнүүдэд зөв хийгээд яг үндсэн хөдөлгөөний рейнж хаанаас эхэлж байна. Тухайн өдрийн рейнж хаана вэ? Тэрийг зөв тодорхойлоод тэрэн дээрээ зөв equilibrium зорчиж чадах юм бол бид нарт арай илүү ухаалаг арилжаах боломжууд бүрддэг гэсэн үг байна. За одоо жишээлбэл энэ лоо хүртэлтэй энэ лоог бид нар хааш эвдээд ороод ирсэн байна. Structure эвдэрсэн. За тэгээд энэчнээс оройгоос нь Euro хүртэл ингээд татсан чинь яасан. Ерөөсөө дээш орж ирээгүй шүү дээ. Гэтэ ингэж татах нь буруу болчихж байгаа. Яагаад буруу гэж? Уг нь ингээд shift хийж байгаа хөдөлгөөний дээд оройгоос нь доод Euro хүртэл харна гэж байгаа шүү дээ. Яагаад энэ дээрээс татахгүй байгаа гэхээр эн чин доошоогоо shift хийсэн. Тэнгууд энэ дундалт байгаа хүчтэй хөдөлгөөний юм балансыг энэ өсөлт маань баланст болгоод эргээ өсөө гараад ирсэн. Араас нь энд хүчтэй уналт орж ирсэн байгаа хөдөлгөөнийг энэ өсөлт араас нь баланс болгоо гараад ирсэн. Хамгийн сүүлд нь үлдээсэн энэ хаяас доошоо энэ ловыг эвдээд structure хийж байгаа хөдөлгөөний энэ fair value-нууд ч гэдэг юм уу эдгээр ерөөсөө баланс болоогүй. Энэ бол имбаланс буюу тэнцвэргүй байгаа бүс гэж хэлж болно. За тэгэнгუთ энэ оройноос нь swing low хүртэл татсан. Equilibrium low орж ирсэнгөө. Дахиад low орлоо гэж. Тэгвэл бид нар дахиад сонгоод татчихна. Equilibrium low, premium low орж ирсэнгөө. Дахиад доошоо сонгочихно. Орж ирсэнгөө. Дахиад доошоо сонгочихно. Гэж ятал ханшны хөдөлгөөн яасан. Бай гэж хагаад энэ доторх бүх stop count-ыг аваад optimal trade entry руу маань орж ирсэн байна. Энэ хөдөлгөөн. Тэгээд optimal trade entry руу орж ирж байгаа гэдэг чинь нэгсэндээ бид нэр энэ хүчтэй нийт уналтын имбалансыг одоо тогтворгүй байгаа хөдөлгөөнийг энэ өсөлтийн жижигхэн орой маань баланс болгож орж ирж байгаа шалтгаан нь equilibrium буюу 50%-аас дээш премиум бүс рүү ороод ирсэн учраас institutions, bank, hedge fund-ууд зарж эхэлдэг байна гэсэн ханшны хөдөлгөөнд. Буцаад үргэлжилсэн sell арилж байна. Одоо энэ хариулгамжтай болж байгаа. За тэгвэл дараагийнх нь харъя. Лоорлоо. Ханшны хөдөлгөөн орой ярал. За ингээ ээжээс яасан. Тэ. Оналт гэж хагаад энэ дээр нэг өсөлт гарч ирсэн. Энэ өсөлт маань өмнөх хөдөлгөөнийхөө equilibrium-ыг хийж чадаагүй, premium руу орж ирээгүй. Дахиад доошоо сонгоно. Сонгосоор хагаад энд бид нарт яасан. Equilibrium руу орж ирсэн. Тэгтээ ийшээ орж ирж байгаа гэдэг нь заавал энэ ловыг авах хэрэгтэй гэсэн үг биш. Бид нар премиум бүс дээрээс sell арилжаанд ороход энэ ч daily-гийн chart штэ. Хангалттай хэмжээний sell руу орж ирж байгаа учраас энэ уналтын хөдөлгөөн явагдана гэдэг зүйлийг л бид нар ойлгоод байгаа гэсэн. Учир шалтгааныг нь. Яагаад тэгэхээр энэ үндсэн рейнжийн хөдөлгөөнийг баланс хийж байгаа хөдөлгөөн нь энэ орой л энэ өсөлтийн хөдөлгөөн байдаг. За тэгээ араас нь ерөнхийдөө энэ equilibrium байна. Дахиад доошоо. За тэгээ дээшээ гарч ирж байгаад энд бид нарт market structure shift буюу нөгөө бүтцийн хувьд энэ доороо бид нарт liquidity хамтсны дараа бүтцийн хувьд
сүүлдүүлдээс авах хэвээр swing high хаана вэ гэхээр энд high байсан чинь биеэр эвдэж чадаагүй те liquidity болгоод liquidation аваад дахиад уналт орж ирсэн. Эсвэргээрээ араас нь үлдээсэн сүүлийн энэ high-ыг нь ханш body гэдэг дэшээ гарч ирж байгаа нөтлөгөөнийг харна гэсэн. За энэ shift гэдэг дэшээ гарч ирж байгаа юм чи энэний low-ын low буюу энэ swing low-оос бид нэр энэ орой хүртэл Fibonacci-га татангууд ханшны хөдөлгөөн хийсэн. Яг equilibrium буюу 50% цэг дээр энэ огцон өссөн хөдөлгөөнийг имбалансыг баланст буюу тэнцвэржүүлж өгч байгаа л хөдөлгөөн байна гэсэн үг. За бид нар энэ имбалансыг яаж илүүтэй наривчилж одоо ингээд харах вэ? Яг энэ өсөлтийн хөдөлгөөн чинь тэр чигтээ имбаланс хөдөлгөөн байгаа ч гэсэн энэ дундаас яг тэр имбаланс гэдгийг хаанаас нь яаж ялгаж хараа те? Энэ retracement хаана яаж орж ирэх юм? За тэгээ олон цаг дээр яаж хослуулах юм гэдгийг дараачихаа хичээлээр бол үзнэ. Гэхдээ энэ удаадаа бол ингээд яриад явчихъя. Зүгээр том цаг дээр те би зөвхөн таад ингээд контекст буюу ингээд ойлголтыг нь л хэлж өгöd байгаа юм шиг. Нэг тодорхой хэмжээний чиглэл гаргацсан байхад тухайн чиглэлийн дагуу хөдөлгөхгүй юу гэдгийг л бид нар энэ equilibrium-ийн premium discount-оор ялгаа харьцдаг гэсэн үг. За дараагийнх нь дахиад high-гээд low өсөлт гарч ирсэн. Ханшаас equilibrium дээр ирлээ. Автоматар энэ хөдөлгөөн balanced гэж байгаа учраас buy. Дээшээ гарч ирлгүүд дахиад discount руу орж ирж. Энэ low-ыг liquidation болгож байна. Энийг хийж байгаа шалтгаан зүгээр л яг бид нартай за smart money institution-луудад хийх ёстой зүйл байсан байна гэдэг үндслээр дахиад энэ чинээс buy. Энэ хөдөлгөөн энэ орой эвдэрсэн цагт энэ өсөлтийн хөдөлгөөн тэр чигтээ баланст болцсон байна гэж ойлгож байна гэсэн үг. Энэ уналтаар энэ өсөлтийн хөдөлгөөн баланст болцсон институшнууд аль хэдийн оролцоод одоо энэ ч гарцсан байгаа гэсэн. Тэгэхээр бид нар энэ чинээс ямар нэгэн үйлдэл хийхгүй хүлээгээл байж байна гэсэн. За ингэ ажилласан. Энд бид нар structure хийсний дараа buy. За одоо structure хийснээс хамгийн сүүлийн swing low нэнд. Хамгийн сүүлийн орой нэнд. За ингээ оройг нь татаад харсан чинь энэ pullback хийзээч premium low discount орж ирээгүй. Бид нар хүлээн. Дахиад сонгоч. За тэгээ яжсэн чинь энэ дотор stop point буюу liquidity хамаад equilibrium руу орж ирээд буюу энэ чинь discount-д бустай. Discount дотроос нөгөө smart money buy. Өсөлттэй хөдөлгөөн. Энэ орой эвдэрсэн цагт энэ өсөлтийн хөдөлгөөн тэр чигтээ balanced буюу доктортой болцсон л гэдэг ойлголтыг авч байгаа. Муу ялгаахгүй араас нь low-оос нь structure хийж байгаа high хүртэл татлаа. Энэ low-оос энэ high хүртэл татчихсан шүү дээ. Discount хүртэл биднэрт smart money sale буюу одоо энэ чинь энэ уналт орж ирж байгаа хөдөлгөөн дандаа л ер нь liquidity хамж байгаа ханшийг баланс хийж байгаа хөдөлгөөнүүд гэсэн. Equilibrium цоглоо хөдөлгөөн баланс боллоо. Institutions buy. Бидний энэ range одоо баланс болчихсон. Одоо бид нар доош энэ low-ыг авах хэрэгтэй байна гэж хүлээгээд байх шаардлагагүй болсон гэсэн. Дараагийн dealing range буюу бидний range зай үссэн. Энэ оролоос буюу сая тэмдэглэсэн энэ оролоос дээд энэ орой хүртэл дахиж Fibonacci татлаа. Institutions rebalancing буюу энэ өсөлт хөдөлгөөнийг тогтворжуулж эхэлж байна. Энэ бүр optimal trade entry-гээс гүнзгий орж ирсэн байна. Гэхдээ still low авдаггүй бид нар shift хийгээгүй шүү дээ. Зах зээл эргээг байна л гэдэг тохиол гэсэн. Тэгээд smart money buy. Premium руу орж ирэж жоохон уналт орж ирсэн. Гэхдээ discount дээрээсээ дахиад optimal trade entry учраас buy. Энэ өсөлт дуслаа. Өмнөх энэ өсөлтийн хэсэг balanced буюу тогтвортой тэнцвэрсэн. За би яагаад олон дахин ингэж татаад байна гэхээр таадаг толгой дотор чи ингэж гүн суулгах үүднээс л ингэж таашаасаа. Бити жоохон ядаргаатай байна гэж бодоорой. Уусаа ингэх хэвээр та. За дараагийн хөдөлгөөн нь энэ лаваас энэ орой хүртэл. Лав цэг дээр биднэрт хай цэгийн range үсчээ. Structure эвдэрснээс хойш дараагийн dealing range. Smart money. Sell руу орж ирлээ. Constant equilibrium buy. Optimal trade entry buy. Тэгэхээр deep discount руу орж ирээд buy гэд эцсийн мөчөд ханшны хөдөлгөөнийг
бүтэн баланс хийж дуусаад доошоо биднэрт structure эвдрээд shift маягийн хөдөлгөөн үзүүлээд яасан. Энэ олон хөдөлгөөн баланс хөдөлгөөн чинь дууссаны араас бүх swing load-ыг хамах үүднээс маш хүчтэй уналтууд орж ирсэн. Зүгээр л гойчсон. Яагаад тэгэхээр хангалттай энэ өсөлтийн хөдөлгөөн чинь баланс буюу тэнцвэрчсэн учраас одоо дахиж ханшийг өсгөх шаардлага байхгүй. Смартфон ял хэдийн энэ орой дээр ашиг авах гарчиж байгаа л гэсэн онол байна. Тэгэл ингэж явсаар хагаад одоо ямар ч хамаагүй рандомны нөхцөл байдал ч гэдэг юм уу те энэ дээрээс ингэж орж авч ирэл энэ хөдөлгөөнийг ингээл арахтай. Энд нэг swing low бүрдсэн, энд нэг swing high shift хийсэн. Дээшээ энд орой тогтсон байна. Энд ороос нь Fibo татлаа ханшны хөдөлгөөн яасан. Equilibrium, liquidity sweep, dealing ranges өсөлт. Дараагийнх нь swing low, swing high, Fibo татлаа 50-аас доошо discount орж ирлээ өсөлт. Энийг нь болохоор impulse-ийн хөдөлгөөн буюу хүчтэй impulse price range гэж хүчтэй өсөлтийн хөдөлгөөн. Бид нар ийм хүчтэй хөдөлгөөн барихыг хүсэх юм бол хизээш премиум дээрээс баядахгүй нах нь хизээш дискаунт дээрээс сэлдэхгүй байх. Ингээр ойлгомжтой болж байгаа хэвээр. Тэгэхээр хүлээцтэй байх хэрэгтэй. Бид нар одоо энэ нүдэрээ харж штэ. Ерөөсөө зөв нэг худлаа одоо ийм одоо бүтдэггүй ч гэдэм ажилдаггүй юм байхгүй те. Энэ бол зөв цэвэр яг онлын хөдөлгөөн. За одоо энэчнээс нэг ойлгомж үзвэл. Бид нар доошо shift хийсэн dealing range үүсээд байгаа ерөөсөө equilibrium хийхгүй байж байгаад equilibrium хийхгүй байж байгаад ийм том dealing range үүснэ энэ чигтээ явсаар хагаад үргэлжилсэн уналт орж ирлгүй өсөө гараад ирсэн. Энэ яаж байгаа энэ ямар учиртай юм гэхээр ерөөсөө л энэ уналт тэр чигтээ юм баланс хөдөлгөөн байсан л гэсэн. Энийг баланс хийж байгаа энэ орой дээрх ордеруудыг хийж байгаа хөдөлгөөн. Эсвэргээр энийг нь арай жоохон том зураглалаар нь авч үзэх юм бол магадгүй энэ яруулч гэдэг юм уу, энэ яруулч гэдэг юм уу. За энэ daily-гийн чартын төлөө магадгүй weekly-гийн чарт болох тарчил л дээ. Сайн хөдөлгөөнүүд хаана вэ? Энэ тарагдчих. Тэ. Одоо weekly-гээс нь хөөгд харъя. Weekly дээр яасан. Structure shift хийсэн. Structure shift хийгдчихсэн юм чинь. За энэ ч body хийгээгүй байна. Энэ ч body хийсэн байна. Тэгэхээр энэ бид нар swing low-сон татдаг шүү дээ. Dealing range үүссэн. Constant encroachment орж ирээгүй. Dealing range үүссэн. Constant encroachment орж ирээгүй. Явсаар хагаад гихтээ энэ дотор liquidation sweep хийгдээд энэ ловыг авахгүй байна гэдэг чинь бид нар дараагийн dealing range-ийг ингээд татчих болно гэсэн үг байхгүй. Эсвэл бүр энэд ороос нь ингэж татсан бол ялгаа байхгүй. Энэ хөдөлгөөний хувьд equilibrium хийгээд optimal trade entry хийгээд өсөлтийн хөдөлгөөн орж ирж штэ. Гэх мэтчлэн бид нар ингээд хөөгд хараад иж болно гэсэн. За магадгүй одоо алт арилж дуртай хүмүүс байна. Алтны чартыг харж үзье. Алт яасан. High хийгээд low байсан. Fair value үлдсэн. Өсөлт гарч ирээгүй. Тэгээ structure эвдэрсэн. Structure эвдрээд low-оос нь high хүртэл татаад харангууд discount руу орж ирлээ да. Dealing range-ийн discount руу орж ирлээ. Bye өссөн. Тэгэхээр discount руу орж ирлээ. Bye. Одоо ч гэсэн discount дотор байгаа ерөнхийдөө бид нар уртын хөдөлгөөн дээр bye ял баял хараад байна гэсэн. Алт ч өөр commodity гэдгээрээ урт хугацаанд байнга өсөлттэй явдаг ч юм уу те. Энэ өсөлтийг энэ онол байна шүү дээ. Энэ дээр баг ингэж татах юм бол equilibrium хийсэн байгаад. Optimal trade entry. өвтий. Яг 50, өвтийг нь яг 50% нь буюу нөгөө 0.705. Бүр алгоритмын precisionтэй өсөлт орж ирсэн байгаа байхгүй. Хашны хөдөлгөөн явахгүй байж байгаад яг энэ optimal trade entry-гийн 50% дээрээс ирж өсөж байна гэдэг чинь smart money concept ажилдаггүй гэсэн үг биш. Энэ онол юу ч биш гэсэн үг биш те. Энэ зүгээр нэг тохиолдол бас биш байж штэ. Тэр нөө ингээд учир шалтгаантай учраас өсөд байна. Яагаад энэ доош энэ дээр өсөж байгаа юм? Энэ огцом өссөн хөдөлгөөнийг balance price range болгож байна шүү дээ. Balance, rebalance хийж. Fair valuation гэж ярьдаг. Liquidity stop hunt хийж байна те. Тэгээ үүний ардаас үндсэн өсөлттэй хөдөлгөөн. За тэгээ энэ огцом өсөлтийн хөдөлгөөнүүдэд би яагаад ингээ амар дургу байгаад байдаг вэ гэхээр энэ ингээд амар юм хөөсрөлттэй огцом өсөд байна гэдэг чинь хизээ нэгэн цагт хорвоогийн ертөнцийн хизээ нэгэн цагт энэ fair value хийх хөдөлгөөн орж ирдэг байхгүй юу?
орж ирнэ. Тэр нь хамгийн аимшигтай. Бидэрт энэ fair value орж ирнэ гэдэг чинь хизээ нэгэн цагт алтны үнэлгээ маш хэмжээгээр унж орж ирнэ л гэсэн. Хизээ гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ хизээ нэгэн цагт орж ирэх нь тодорхой. DXY, доллар индекс. Доллар индекс дээр ч гэсэн constant encroachment equilibrium ажиллаж л байдаг. Ханш low, lower low, structure shift, swing low-оос high хүртэл татлаа. Constant encroachment. Optimal trade entry. Bye. Дээрээс дэш ингээд татсан ч болно. Тэгээд энэ dealing range хаа эвдрээгүй байгаа энэ цагт яасан? Discount бүс рүү буюу энэ бүс рүү орж ирэх болгонд buy sell. Buy. Discount-аас гарлаа уналт. Discount руу орж ирлээ buy. Discount-аас гарлаа уналт. Buy. Discount руу орж ирлээ buy. Discount руу орж ирлээ buy. Ганцхан dealing range-ийн discount дотроос ингэж олон арилжаанууд баядах боломжууд бүрддэг байна. Одоо энэ дээр ч гэсэн гоё хэлгэн байна шүү дээ. Accumulation, manipulation, distribution гэдэг гоё зурагдлаа тий. За энэ дотор бид нэр яаж арилжах вэ? Smart money, reversal буюу ханш маань энэ дээр бод хийж байгаа хөдөлгөөнүүд байна. Энэ жижигийг ингээд татсан ч equilibrium. Энэ оройгоос нь дахиад энэ lower хүртэл татсан ч optimal trade entry, OT, premium. Дахиад энэ дараагийн dealing range-с нь татсан ч явсаар агаад энэ дээр smart money shift хийгээд энэ уналтыг balanced энэ уналтын тэр чигийг энэ өсөлтөөрөө balanced болгоод оруулаад ирж байна л гэсэн. За тэгэхээр энэ context гэдэг зүйл бол айгүй чухал болчихж байгаа. Бид нар чиглэлийн баясаа тодорхой болгож штэ. Бид нар daily-гийн, weekly-гийн юу ч байдгийг те dealing range аваад тухайн dealing range-ийн discount байх юм бол бид нар narrative буюу одоо энэ зохиолоор за угаасаа discount-д байгаа юм чинь бид нар баядах сонголттой. Бид нар discount дотор хизээд сэлдэхгүй гэдэг ярьсан шүү дээ. Discount дотор баядах сонголттой. Одоо энэ дээр ч гэсэн айгүй гоё dealing range харагдаж шүү дээ. High, low, constant encroachment to equilibrium, sell. Дараагийн range нь high, low, optimal trade entry бүр яг precision зүгээр хатглаа. Sell. Дахиад high low гэж хэлсэн аа. Энэ доор бид нэр liquidity-с буюу body structure body гэж хаагдаг байгаад шүү дээ. Энд SVP хийж байна гэдэг чинь smart money дараагийн хөдөлгөөн энэ high руу харах магадaltaй. High авчлаа. Энийн өмнөх high нь хаана вэ? Энэ чухал өрөө нь шүү дээ. Dealing range high. High-аас нь low хүртэл татлаа. Yes. Дараагийн dealing range яг optimal trade entry. Ба. Дахиад structure хийгээд шууд дэшээ татаж гарч ирээд энэ failure sim гэж байгаа хөдөлгөөнийг анзаараад харах юм бол loss нь high руу татлаа. Equilibrium. Loss нь high руу татлаа. Dealing range бүтээгүй. Дахиад high руу орж ирлээ. Equilibrium орж ирээгүй. Дахиад high үслээ. Эцсийн сүлд үссэн энэ high-с татаад тарлаа. өвтий дээрээс өслөө. Эргэж орж ирлээ. өвтий дээрээс өслөө. Одоо магадгүй нэргэж орж ирээд өвтий дээрээс гэдэг юм уу, equilibrium дээрээс гэдэг юм уу, ерөнхий бөөлөг шарна л гэсэн үг. За юм байна. За энэ дотор бид нар яг энэ ганцхан Fibonacci-г ашиглаад бүр амар чухал зүйлийг ойлгоод авчиж байгаа гэсэн. Ямар ч тохиолдолд. За одоо энэ Nasdaq-ийн нөгөө нэг аимшигын хөдөлгөөнүүдийг харъя л та. Low, high. Яг энэ удаан хугацаанд өссөн өсөлт унсаар аваад discount руу орж ирээд buy. Ичгүй бол баг энэ лоос нэгээд харах юм бол нара equilibrium хийгээд buy. Ерөөсөө л юм. Low, high. Constant encroachment орж ирээгүй. Dealing range юм том. Амар өсөлттэй, хөөсрөлттэй.
хизээ нэгэн цагт ингэх магадaltaй л гэсэн үг. Тэгээ бид нар премиум дээр байгаа юм чи одоо сэлдэх хэрэгтэй гэдэг байгаа үг биш. Байсахад байгаа магадгүй нэг цагийн чартаар ч гэдэг юм уу те анзаараад харж агаад энэ нэг цагийн чартын дотор ч гэсэн биднэрт equilibrium-ийн те constant хийж байгаа хөдөлгөөнүүд байгаа. Жишээлбэл яг ийм импульс сурж ирж байгаа энэ уналтыг жишээлбэл авч үзэл те энэ яагаад энэ өсөлт үүссэн харангууд loss нь high хүртэл татлаа. Optimal trading tree discount руу орж ирээд бай. Тэ. Тэгээ энэ dealing range high ингэж үслээ. Явсаар байгаад бид нарт доошоо shift хийгдсэн. Shift-ийн араас хийж байгаа хөдөлгөөнийг анзаараад харъя. Swing high, swing low орж ирээгүй, доошоо татлаа. Equilibrium дээр ирлээ. Доошоо очсон. Яасан? Энэ хөдөлгөөн баланст болцсон. Дараагийнх нь swing high-аас нь swing low хүртэл татлаа. Discount руу орж ирлээ. Доош. Энэ хөдөлгөөн баланст болцсон. Ингээл бид нар хөөгөөл хараад байна гэсэн. Structure-ийн бүтцийг ингээл хөөгд хараад байна гэсэн. За тэгэхээр equilibrium гэдэг энэ 50% концепт бол маш чухал байна. Ямар ч тохиолдолд аншны хөдөлгөөн өссөн бол тухайн хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх, баланст болгох эсрэг чиглэлийн хөдөлгөөн зайлшгүй орж ирнэ. Тэр нь цаг хугацааны л асуудал. Тэгэхээр бид нэр яана ханш өсөд энэ бүр яана энэ дээр гараад ирчлээ би гоцрох нэ гэж бодоод энэ дээрээс байдаад энэ доор stop loss тавиад нэг юм хөдөлгөөн гарч ивэл сүйрэл болно шүү дээ. Ямар нэгэн смартфон яхад сүйрэл өстэй. Эсрэгээрээ харагдвал loss магадгүй хаа хүртэл ингэж татчаад за dealing range constant equilibrium руу орж ирэх нь хүлээе гэд ингээд суул арай мөнгө алдах магадлал маань багаснаа л гэсэн. Ерөөсөө юм байна. Тэгээ ер нь бол тэ одоо премиум юу одоо хэрэг хэдүүлээ те лонг арилжаанд орох гэж байгаа бол equilibrium-аас доошоогоо дискаунт руу орсон байх ёстой гэдэг ойлголтыг толгойд чинь премиум дээр лонг орох нь ер нь бол маш буруу тэнэгдүү үйлдэл гэдэг эрсдэлтэй үйлдэл гэдээ ойлгочих хэрэгтэй байна. За тэгээд equilibrium нь бол чи ийшээ ор тийшээ ор гэж хэлэхгүй аяр эсрэгээрээ эндээс битгий ороо гэдэг ойлголтыг л хэлж байгаа. Яагаад тэгэхээр сая иймэрхүү ойлголтууд байгаад байна шүү дээ. Биднэрт ийм dealing range өгсөн байж байгаад эргээд ингээд те энэ чинь амар гоо equilibrium ингээд татцсан байхад энэ хөдөлгөөний тэр чигт нь унаад ороод ирж байгаа хөдөлгөөн биш. Бид нар уг нь энэчнээс байтах хэрэгтэй гэвлээд. За тэгвэл энэ ерөөсө байтах хэрэгтэй гэж байгаа юм биш. Эсрэгээрээ энэ дээдлийн энэ бүсээс ханшин дээр арилжаанд битгий ороо. Эсрэгээрээ ийшээ орж ирсэн тохиолдолд үнэхээр контекст тэр өсөлтийн bullish хөдөлгөөн байвал энэ бүсээс байтаа. Байтах ч байгаа бол цагаа багасгаад бай хийх оролтоо хай. Shift мэт баг цаг дээр хийж гэнэ үү. Энэ хөдөлгөөнүүдээ хүлээх гэсэн ойлголтыг хэлээд байгаа юм гэсэн. За тэгээд яг энэ equilibrium-ийн заавал энэ дискаунтаас үсэх албатай биш зүгээр л яг банк санхүү institutions тэ hedge fund-ууд ерөнхийдөө дискаунтад болсон хямдралтай болсон энэ цэгүүдээс л худалдаж авдаг болохоос хизээч ингэцэнтэй энэ премиумын дээрээс ингэж ханшиг байтахгүй. Хэрвээ энэ премиумын дээрээс өсөж гинэ гэх юм бол энэ үндсэн бидний татаад байгаа энэ dealing range дахиад дээшээгээ сунаад байна л гэсэн үг. Том цаг дээр. Тэгэхээр бид энэ ойлголтыг толгоонд авчаад эсрэгээрээ дараа нь тухайн энэ доортой премиум руу орж ирээгүй үлдээсэн лоуд нь өөрөө ирээдүйд liquidity sweep болох магадaltaй байна гэд авчих хэрэгтэй гэсэн. За тэгээ өнөөдрийнхөө энэ equilibrium лекцийг ингээд дуусгая. Нилээ хэрэгтэй зүйл орсон гэж найдаж байна. За би ямар ч үсээр рекорд хийчлээ. Тэг манайх асуух зүйлс байвал комментаар асууад үлдээгээрэй.